2024 оны Улсын их хурлын сонгуулийн дараагаар бүрдсэн 126 гишүүнтэй парламент харлуулах ажиллагаа байж болохгүй гэдгийг бол дахин хичээнгүйлэнгуйя. Нэгдүгээрт 90 оноос хойш явж байгаа энэ зохицуулалт нь 2006 онд өмнөх албан тушаал дээр нь өмнөх эрхэлжсэн ажил дээр нь эргүүлэн ажилуулах тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэл 12 сарын хугацаанд тухай бүр нь тэтгэмж өгөх юм заалт байсан. Түрүүн өргөдөл гаргасан иргэн бол 12 сар бүтнээр нь нэг удаа өмнө нь бол 12 сар хүртэл хугацаа байсныг 12 сараар өгдөг болсон гэж өөрчилсөн гэж буруу ташаа мэдээлэл өглөө та эргээд хуулийн залтуудыг хараарай. Нэг нь болохоор ажил эрхлэх хүртэл хугацаанд гэж томьёолсон байсан бол 24 оны 5 сард ажил эрхлээгүй бол гэж үгнэл өөрчлөгдсөн болохоос биш 12 сарын хугацаанд нэг удаа 12 сараар нь өгж байгаа асуудал огт биш шүү. Төрөний сандаг очир гишүүний хэлсэнчлэн маргааш нь шууд ажилд орсон ч бай шууд тэгвэл энэ тэтгэмж нь олгогдохгүй. Ажил хөдөлмөр эрхлэх хүртэл нь энэ бол тухайн сар бүрт нь яригдж байгаа асуудал байсан. Одоо ч гэсэн байна гэдгийг бол хэлмээр байна. За гишүүд хөдөлмөрийн тухай хуулийг ч гэсэн бас онцолж уншмаар байна, ойлгомоор байна. Ажилгүйдлийн тэтгэмж авахаас үл хамаарч байгууллага тухайн ажилтнаа тэтгэмж өгдөг юм аа. Байгууллага гэдэгт төр, хувийн хэвшил, өмчийн хэлбэр үл хамаарч байгууллага хөдөлмөрийн хуулиар ажилтныхаа өмнө хүлээж байгаа үүрэг бий. Тухайн байгууллага 6 сараас 2 жил хүртэл ажилласан бол хөдөлмөрийн тухай хуулийн 82-ийн 1-1-ээр хамгийн багадаа 1 сарын тэтгэмж өгөх үүрэгтэй 1 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх. 82-ийн 1-2-т 2 жилээс 5 жил хүртэл ажилласан бол 2 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг өгнө. Буюу хамгийн багадаа 2 сарын тэтгэмж өгнө шүү гэдэг үүргийг хөдөлмөрийн хуулиар үргэлжүүлсэн болно. 82-ийн 1-3 тухайн байгууллага 5-аас 10 жил ажилласан бол хамгийн багадаа 3 сар ба түүнээс дээш. За 10 ба түүнээс дээш жил ажилласан бол хамгийн багадаа 4 сар за түүнээс дээш үндсэн сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох үүргийг ажил олгогч хүлээж байгаа. За энэ дотор бол хувийн хвшилч вэ төр мөн адил орж байгаа. Төрийн албан хаагчдыг яг цомхотгож байгаа энэ үедээ төр танд тэтгэмжээ өгж байгаа юу үгүй юу гэдгийг төрийн албан хаагчид маань бас нэхэх энэ боломж нь хөдөлмөрийн тухай хуулиар байгаа шүү. Маш олон төрийн албан хаагчид яг бас ажил хөдөлмөргүй болж байгаа нь бол харамсалтай. Энэ бол төрийн өөрийн алдаа байгаа. Тэгэхээр ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгож байгаа эсхээс үл хамаарч ажил олгогч эдгээр хуулийн заалтаар тэтгэмж олгодог юм шүү. Энийг бол та бүхэн маань бас маш сайн ойлгож энэ хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байгаа энэ явдал нь өөрөө цаад агуулгаараа үндсэн хуулийг бас зөрчиж байгаа шүү гэдгийг бас энд сануулах нь зүйтэй байхаа гэж бодож байна. Улсын их хурлын гишүүн бусдаас давуу ирэх эдлэх ёсгүй. Би энтэй бол саналт нэг. Гэхдээ нөгөө талдаа зоос хоёр талтай байдагтай нэгэн адил. Давуу байдал эдлэхгүй ч дутуу байдлыг бас үүсгэмээргүй байна. Улсын их хурлын гишүүн болсноороо бусдаасаа дутуу эрэхтэй баймаргүй байна. Үнийг хэлье. Энийг ч гэсэн бас ажлын хэсэг бас хараараа. Ер нь бол парламентын дархлааг бол маш ихээр сулруулж улсын их хурлын гишүүн бүр л нэг л их баян олигарх, нэг л их муу хүн шиг харуулдаг болмоор байна гэдэг. За